эхэлж байна. За тэгээд бидний нууц подкастын хийсэн чихэр шоколадны тир листэйсэн. За тэгээд тэрийг үзчихэд тэгээд би тэрийг үзэг бол тэрийг бас үзэрээ тэгээд тэрийг үзчихэд яг тэрнтэй санал нийлж байгаа нийлээгүй зарим нэг юмнууд байсан. Тэгээд би өөрийнхөө бодлоор хий гэж бодлоо. За SABCDF гэж яг л таны хичээлийн дүн шиг би дүгнж байгаа. Гэхдээ S гэдэг дүн байдаг багтал. Гэхдээ S бол мэдээч хэрэг A-с илүүлэг хамгийн лагна гэсэн үг. За тэгээд эхлэе. F-с эхлэе. За F дээр гэвэл би өөрөө хизээж худалдаж авахгүй. Тэгээд хүн надаа өгсөн ч би нэг баярлаж авахгүй, баг зарим тохиолдолд итгэхгүй тийм шоколадуудыг би оруулна. За мэдээч хэрэг супер контик. Би өөрөө авахгүй, хүн авч өгсөн ч би бол баг итгэхгүй супер контик. За тэгээд Alpine би баг идэж үзээгүй. Ер нь бол яг л off brand Twix юм шиг санагдаад байдیں۔ Alpine энийг би гэхдээ тийм F дээр оруулна. За өөр бодъё. Энэ Nesquik-ийн энд би амар дургу. Энэ бас Milky Way-ийн off brand юм шиг. Уг нь Nesquik ч бас брэнд л дээ. Тэгээд ягаад дургу вэ? Угаасаа би нэг сүүлд нэг авсан юм а тэгсэн чинь надаа ерөөсөө амар таалагдаагүй. Тэгээд Nesquik шууд F руу орлоо. За F tier болсон юм шиг байна. За F дээр нэг юм дутуу орхичих. Nibs-ийг би бүр хизээч авч үзээчгүй. Хүмүүс надаа нэг өгчээсэн, тэгээд амсан амар муухай байсан. Тэгээд Nibs-ийг хүмүүс яах гэж аваад идэм бэ гэж бас хэлмээр санагдаж байна. Nibs авдаг хүмүүс. Тэгээд Nibs-ийг өмөр хүмүүсээ бол бас хүссэн комент үлдээгээрэй. Та нар Nibs-ийг яагаад авд юм бэ? За тэгээд F дээр нэлээд олон шоколадаар дүүрлээ. За D tier. D гэвэл би өөрөө авахгүй. Гэхдээ хүн өгвөл бас баярлах хэмжээний тийм. Үгүй баярлах биш. Хүн өгвөл нэг ч баярлахгүй. Гэхдээ гайгүй л ингийн л байх. Alibay. За Alibay тэгээд Chupa Chups юм уу да. Хүмүүстээ Chupa Chups гэл Chupa Chups амар дуртай байгаад идэм би нэг ойлгоо. Гэхдээ яг Chupa Chups гэрч зүгээр байж ивэл би тэгэл идэн л дээ. Гэхдээ муухай Chupa Chups. За C tier тэгэл би өөрөө авахгүй ч гэсэн хүмүүс надад өгвөл жоохон баярлаад идэх тийм хэмжээнийх гэсэн үг. За Kinder Chocolate C tier. Mars-ыг бол би баг хизэж авахгүй. Ер нь их авахгүй хаа. Mars-ыг авахгүй. Snickers-ыг ч гэсэн баг авахгүй дээ. Snickers-ыг би хаяа авчдээ юм аа. Snickers-ыг авчдээ. C tier ингээл болон байна. B tier би аавна. Гэхдээ маш зөөн тохиолдолд аав. Гэсэн чинь C tier-д орох юу? За Alpen Gold л орох юм. Alpen Gold төрлөөсөө хамаарна л да. Alpen Gold төрлөөсөө хамаарна. Тэгээд надад бол юунд таалагддаг? Alpen Gold-ийн Funduki Izium гэсэн тэр нь надад таалагддаг. Тэгээд Oreo-той эднэр бас байдаг. Тэднэрийн дамжгүй гэхдээ амар хурц санагддаг. Тэгээд Snickers-ыг бас оруулжээ. Snickers-ыг би маш ховор авна. Яг нэг 5-6 жилийн өмнөх надаас суусан бол Snickers S tier-д орхлосон баг. Гэхдээ одоо бол надад Snickers нэг гоё санагддгүү. Ямар олон юу үлдчихвэ. За
Snickers-ийг би C руу оруулах юм байна. Snickers-ийг C руу оруулна. Milky Way B руу. Milky Way би нэг авахгүй. Гэхдээ Milky Way ч гоё л доо. Хүн хэрвээ Milky Way надад бол би маш их баярлна. За Milky Way юм байна. За B дээр өөр нэмэх юм. B дээр Mom нэмчээ. Mom ууг нь гоё. Mom ууг нь гоё л доо. Гэхдээ ингээд гол нь Mom гоёын хувьд гоё. Гэхдээ бас авсаар байгаа жоохон залхацсан. Тэгээд ингээд зажлах гэхээр шүд амир шүд ингээд наалдаад хатуу мөртлөө шүдэн наалдаад тэр нь өмнө ядаргаатай гэдэг. Тийм болохоор Mom-ыг доошоо оруулах, B руу орууллаа. B гэдэг ч Mom-ыг бас гайгүй дээр шүү. За тэгээд Toblerone ч гэсэн би нэг авахгүй. Гэхдээ хүмүүс бэлгэлвэл би бүр нэлийн баярлна. За тэгээд Twix-ийг B руу оруулчихъя. За Twix C юм биш үү? Sorry, Twix C юм байна. За M&M's-ийг A, Haribo A, Bounty S тэр тийм ээ. Bounty бол энэ эднэрээс хамгийн гоё нь миний хувьд одоогийн байдлаар. За тэгээд KitKat S тэр, Skittles S тэр. За ингээд за тэгээд та нар хэрвээ санал нийлэхгүй бол бас өөрсдийнхөө хийгээрэй. За тэгээд би болохоор өөрийнхөө ингэж хийлээ. Санал нийлэхгүй бол доор комент үлдээгээрэй. Бас хэрвээ та нар YouTube бичлэг хийдэг бол бас ингэж tier list гаргаад хийвэл хийгээрэй гэж хэлье. За ингээд баярлалаа. За ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Bye.